Сайн байцгаана уу? NRCC компани ахлах судлаач Соёл маань та бүхэнд хэрэглэгчийн итгэлийн индекс судалгааны 24 оны 4-р улирлын зарим үр дүнгээс танилцуулъя. Судалгааны хүрээнд иргэдээс мөнгө хөрөнгөө өнөөгийн нөхцөлд ямар хэлбэрээр байршуулахыг илүүд үзэж байна гэж ингэж асуудаг. За энэ асуултанд иргэдийн 33% нь бие хөрөнгөөр байршуулахыг, 30 гаруй хувь нь төвөргөөр, 20 гаруй хувь нь гадаад валютаар, 12 орчим хувь нь бусад хэлбэрээр байршуулахыг илүүд үзэж байна. За төвөргөөр хөрөнгөө байршуулахыг илүүд үзэж байгаа гэж хариулж байгаа иргэдийн хувь бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.5 пунктээр буурсан бол гадаад валютаар байршуулахыг илүүд үзэж байгаа иргэдийн хувь бол 1.6 пунктээр өссөн байна. За үнийн түвшний хүлээлтийн хувьд иргэдийн 83% нь ирэх нийтлэлийн хугацаанд үн өснө гэж ингэж хариулж байна. За хэдийгээр дийлийнх нь үнийн түвшин өснө гэж хариулж байгаа боловч ирэх нийтлэлийн хугацааны хүлээгдэж буй инфляцийн түвшин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 пунктээр буурч 10.6% болжээ. За Улаанбаатар хотод бол иргэдийн дунд хүлээгдэж буй инфляцийн утга 10% та байгаа бол хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдийн хүлээгдэж буй инфляцийн утга 12% та байна.